Сайн мэдээ. Би амралтаа авчихсан байгаа. Өглөө би хожигдчихсан. Дарга маань бас хожигдсон шүү гэж мессеж явуулсан. Ажилтаа л болмоор байна. Тэр чинь л сайн мэдээ шүү дээ. Чи их Үгүй чи ихлээ. Чи өөр сайн мэдээтэй байгаа үстэй. Сүүлийн үед дандаа л муу мэдээ сонсч байна шүү. Би тушаал дэвшсэн. Менежер болчихсон шүү дээ. Ее! найзууд маань гэрэлсэн. Дүү маань их сургуульд орж байгаа. Би жоохон орилоо л доо. Бүгд нь дуулахаар хашгирчихна. Facebook, Twitter. Тийм ээ, хүмүүс асуухгүй бол би нэг яриад байдгүй л дээ. Бурхан минь юу гэж дандарарарараа гэдэл. Нэг юмрхүү. Би таньдаг хүмүүс рүүгээ бүгд рүү мессеж явуулсан л та. Найзуудтай хэлж хамт хоололдог. Энийг Хүмүүстэй хамт тэмдэглэн гэсэн үг үү? тий. Та альфад хамрагдаж байгаа хин нэгэнд хэлсэн үү? Та хүнд хэлэхэд би бэлэн биш байна. Сайн ойлгоочгүй байх шүү дээ гэх юм уу? Дотроо нэг юм мэдрээд эхэлчихсэн байгаа гэж байж магадгүй. Хэрв хүн танаас энэ тухай асуулаа гэхэд та юу гэж хариулах вэ? Юу гэж тайлбарлах вэ? Тайлбарлахыг хүсэв үү? Дотроо зөрчилдөх үе надад бас гардаг. Цуглаанд явдаг гэдгээ хүмүүст хэлэх хэцүү. Итгэл үнэмшлээ ярина гэхээр заримдаа ичдэг. Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Хүмүүс намайг гаж хачин гэд ойлгочих болов уу гэж имэдэг байх л та. Итгэл үнэмшлээ ярихаар заримдаа хүмүүс цочирддаг шүү дээ. Уг нь би зүрх сэтгэлдээ юу гэж итгэж байгаагаа мэднэ. Тийм болохоор яагаад айх гэж бусдад хэлэх гэхээр яагаад хэцүү байдаг юм бол? Би итгэгч болохоос өмнө итгэлийнхээ тухай ярих гэсэн Христэд итгэгчдэд дургүй хүрдэг байснаа сайн сандаг. Намайг үндэ элсүүлэх гээд зүтгээд байгаа юм шиг санагддагсан. Би бурхангүй үзэлтэн ч гэлээ. Бусдыг бурхангүй үзэлтэн болгох гэж оролддогчгүй байлаа. Өөрөөсөө итгээд л чимээгүй явж болдгүй юм байх та гэж бодогддог байлаа. Итгэл үнэмшил чинь ховийн асуудал биз дээ. Сайн итгэгч нар бол яриад байхаас илүү амьдралаараа харуулах ёстой гэж зарим хүмүүс хэлдэг юм. Ер нь хүмүүс Норман анх итгэлийнхээ тухай яриад байдгүй ч амьдралаараа харуулдаг ёстой мундаг итгэгчтэй гих маягийн хандлагатай байдаг юм. Тэгвэл би нэг зүйл асуумаар байна. Норман анх яаж Христэд итгэсэн бэ? Хэн нэгэн түүнд ярьж өгсөн л байгаа. Анхны итгэгчид итгэлийнхээ тухай яриаггүй бол бид юу ч сонсохгүй л байсан шүү дээ. Тэгвэл бид яагаад Есүсийн тухай хүмүүст ярих ёстой юм бэ? Хамгийн гол нь Есүс тэг гэж хэлсэн юм. Яв гэдэг үг Библиэд 1514 удаа гардаг. Есүс шавнартаа дандаа л явж тунхгал, явж дууд, яв, дагал дуул гэж хэлж байлаа. Би тэднийг амьтаа, бялхсан амьтаа байлгахын тулд ирсэн билээ. Яв, миний тухай сайн мэдээг хүмүүст дуулга гэж тэр хэлжээ. Тэгэхээр гадуур байгаа хүмүүст нэг хэрэгцээ бий. Есүс бидэнд амар амгалан, гүн гүнзгий баяр хөөр авчирч, зүрх сэтгэлийг маань хайраар дүүргдэг, амьдралыг маань утга учиртай, зоригтой болгодог. Уучлж, мөн хамийг өгдөг гэсэн гайхалтай мэдээг хүмүүст дуулгах нь хайрын үйлдэл юм. Үнэхээр гайхалтай шүү. Яг л цөлд явж байгаад ус баян бүр долохтой адил. Бусдаа хэлэхгүй ганцаараа уувал ёстой муухай хэрэг. Найзуудаа хэлхийг хинчил хүснэ үстэй. Хүй ус байна гэдэл. Би Есүсийг оллоо гэж бусдад хэлэх хүсэлч бас цаанаасаа л оргилдог. Тэгэхээр энэ сайхан мэдээ байх нь gospel гэдэг үг сайн мэдээ гэсэн утгатай. Та сайн мэдээ сонсвол бусдад хэлмээр санагдана биз дээ. Сайн мэдээ хурдан түгдэг. Хенрик төрөхлөөр чи хүмүүс дуцтаж дуулах ёстой байсан шүү дээ. Нэрсийн жагсаалтыг нь би бүр бэлдэж өгч байсан да. Чи надад 10 хүний нэр өгсөн билүү? Одоо бол шууд л Facebook дээр тавих байх. Хуучин чинь утасны хайрцаг гэж байсан юм. Мөнгө хийдэг. 10-ын зооснуудаа тийм ээ хийгээд л яринда жаахан төвхтөлд би хүмүүс рүү залгахаар гараад эхэлж Пипагийн ээж рүү ярив. Залгаад л сайхан мэдээтэй хүүтэй боллоо. Юу лээд 5 хил 200 грамм шүү гэдэл.
3 кг 600. За хэдч байсан яах вэ? Дараа нь өөрийнхөө ээж рүү залгасан юм. Ээж рүү залгасан чинь мэдчихвэл дараа нь Пепагийн эгч рүү залгатал би сонссон. Танайх Хенри гэдэг хүүтэй болсон байх шүү дээ гэлээ. Сони юм да гэж бодтол ээж над руу залгаадаа гэсэн юм. Тэгээд дараагийн хүн рүү залгасан чинь баяр хүргэе. Хүүтэй болсон гэж сонслоо гэсэн юм. Жагсаалтын дагуу залгасан хүмүүст маань хин нэг нь аль хэдийнэ дуулгачихсан байлаа. Харин Пепагийн ээж залгаж хэлсэн байна гэдгийг би сүүлд нь ээжээс сонссон юм. Пепагийн ээж залгасан болохоор л манай ээж мэдчихсэн байж л дээ. Би хадам ээждээ та хүмүүстэд дуулгаарай гэж хэлэх шаардлага байгаагүй. Сайн мэдээ хурдан түүдэг шүүд. Сайхан мэдээ сонсвол бушуухан бусад хүмүүст хэлмээр санагддаг үстэй. Тэгээд л хүмүүст тараасан нь тэр байж. Би Есүстэй анх уулзраад бусад хүмүүст хэлхийг маш их хүссэн. Бусдад дуулгая гэсэн хүсэл цаанаасаа л ундардаг. Гэхдээ би хүмүүст ярихдаа тийм ч мэдрэмжтэй хандаж чадаагүй юм аа. Есүст итгээд нэг их удаагүй байхдаа нэг үдшилтэд очивоо. Эхэлж таарлдсан таньдаг хүндээ Есүсийн тухай шууд л ярьдаг юм шүү гэж дотроо шийдсэн байлаа. Гэтэл анх таарлдсан миний таньдаг хүн бүжгийн талбай дээр зогсож байсан нь Пипа байлаа. Яг зөв шууд очоод Есүсийн тухай ярьж өгдөг хэрэг гэж бодлоо. Христэд итгээд 10 хоног болж байгаа би сайн мэдээ тараах тухай ярианд суусан байлаа. Хин нэгэнд Есүсийн тухай ярмаар байгаа бол түүнд Есүс хэрэгтэй гэдэг суурь ойлголтыг эхлээд өгөх ёстой гэж зааж байсан л да. Тийм болохоор за Есүс түүнд хэрэгтэй гэдэг үннийг шууд л хэлээд ойлгуулчихъя гэж бодлоо. Цаг алдаж жижүүрийн юм яриад байх шаардлага байхгүй юм чинь түн рүү очоод сайн уу Пипа чи аимшигтай харагдаж байна. Чи Есүс рүү ирэх хэрэгтэй гिचгсэн. Ёстой мэдрэмжгүй загнасан да. Хүмүүстэй ингэж хэлээд яваад байх юм бол ер нь л эвгүй юм болоо шүү дээ. Улмаар мэдрэмжгүй зам маань айдсаар салгидлоо. Есүс гэдэг нэрийг дурдхаасаач айдаг боллоо. Тэр үеэс хойш мэдрэмжгүй зан айдаст автахгүйгээр итгэл үнэмшлээ бусдад ярих арга замуудыг би их хайсан да. Бид бурхантай хувьчилсан харилцаатай болсон учраас бусдад Есүсийн тухай ярих хүсэл цаанаасаа л оргилдог. Бурхныг хайрлах, бусдыг хайрлах хайр гэдэг ганц л шалтгаантай гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хорвоо дээр бидний оршин байгаа нь итгэлээ бусдад дуулгах бас нэг арга зам юм. Та нар газрын давс, та нар ертөнцийн гэрэл мөн. Хүмүүс та нарын сайн үлсийг хараад Тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тэнхүү гэрэлтэг гэж Есүс хэлсэн. Эгч маань гэрэлх гэж байсан юм. Тэгээд цуглаан дээрээ гэрэлтэнд бэлтгэх сургалтанд хамрагдж байсан юм л да. Жулия чи надтай хамт бүтэн сайнд цуглаанд явах уу? Би явж байгаа юм чинь гэж эгч маань хэлсэн. Би итгэлийн талаар дотроо тэмцэлтэй байсан л да. Олон зүйлд хариу хайж түүнийг буруу газруудаас ирсээр л байсан. За цуглаанд очидоо л гэж бодсон. Тэнд нэг хүн миний төлөө залбирч өгсөн юм аа. Гэтэл сэтгэл нэг л амгалан тайван болж гэртээ ирсэн юм шиг л тийм гоё мэдрэмж төрсөн. Гэтэл эрэх лав гаргаас нь альпагийн уулзалтууд эхэлж таарсан л та. Тэгэд би альпад явсан. Энэ нэг их хурдан аялал шиг байгаагүй. Харин 7 хоног бүр айжмаар итгэл үнэмшлээ барьж босгосон, дахин бүтээсэн тийм л үе байсан. Яг л бурхны тухай мэддэг байсан бүх зүйл тархинаас зүрх рүү жинкнээс бууж ирэх шиг санагдсан. Хэдэн жилийн өмнө хүний наймны тухай ярьж байхыг би сонссон юм аа. Би энэ тухай юу ч мэдэхгүй байв. Хүнийг худалдаж аван зарна гэж юм байдаг гэж ёстой санаанд ч ороогүй. Би энэ тухай яагаад мэдээгүй явсан болоо гэсэн аимшиг шууд л нөмрөө давах шиг санагдсан. Би чинь боловсралтай өмөртлөө яагаад энэ тухай мэдээгүй байдаг вэ наа. Тэгээд л би бурхнаас за үүн дээр би танд яаж үйлчлэх юм бэ? Та надад туслаарай. Би яаж өөрчлөлтийг авчрах юм бэ гэж асуусан. Энэ их урт үгэлтэй. Гэхдээ би бага бүрдүүлж Атлантын далайг хамгийн хурдан хугацаанд сэлүүрдэж гаталсан эмэгтэйчүүд болохыг хүссэн юм. Бид Атлантын далайг дамнасан боолын худалдааны замыг дагаж өнөөдөр дуу хоолойгоо гаргаж чадаагүй байгаа маш олон хүний дуу хоолой болохыг хичээж байлаа. Бид 17 багтаа уралдаанд гарсан. Гэхдээ дан эмэгтэйчүүдээс бүрдсэн ганц баг нь байсан юм аа. Бараг л байшингийн хэмжээтэй 15 метрийн өндөртэй давлгаан дунд аян замдаа гарсан.
Чухам юу хүлээж байгааг мэдсэнсэн бол бид 1 км явж чадахгүй байсан бицээ. Манайхан далай өвчин тусаж, хоол хүнснийхээ 3/1-ийг алдаж, бүхэл юм буруугаар эргэж, бүх зүйл эвдэрсэн шүү дээ. Өдөрт 12 цаг завиад сэлүүрдээд хамаг хүч тэнхээ барагдж байлаа. 2 цаг амраад 2 цаг сэлүүрдэн. Гэхдээ 4800 км замыг туулна гэдэг сэтгэл зүйн асар том тулаан байд юм байна лээ. Сэлүүрээрээ тэмцэе гэсэн зорилго байгаагүй бол би нэрэл шантрах байсан шүү. Гэтэл энэ чинь байна шүү дээ. Зүгээр нэг сэлүүртэй завиар явсан юм биш. Ам амьдралаа зориулсан шийдвэр байсан. Бас зүгээр нэг хурдны уралдаанч биш. Марафон байсан. Сайханч бас хэцүүч үе олон гарсан да. Даган дуурайх үлгэр жишээ минь болдог 45 жилийн турш метршгүй тэмцсэн Уильям Вилберфорсыг би байнга санаж байсан. Олон ухралт, сорилго, бэрхшээл тулгарсан ч тэр төсвөр хатуужилтай хэвээрэл байсан шүү дээ. Тэгээд нас барахаас нь 3 хоногийн өмнө боолын худалдааг хориглох тунхаглалыг парламентээр баталж байсан. Энэ үнэхээр гайхалтай ялалт байсан юм аа. Яцаж босмаар санагдахгүй тэр хүний эр зориг, тууштай зүтгэл надад олон удаа урагшлах хүч чадлыг өгч байсан. Бид үүнээс маш олон зүйлийг сурч ойлгож болно гэж би хувьдаа боддог. Талаагаар аялсан хэдэн 7 хоногт би үүнээс нь жаахан ч болов авсан юм шиг санагддаг шүү. Уралдааны дараа бид эрх чөлөөний төлөөг спорт гэдэг буйны байгууллагаас одоо Их Британд хүний 8-ны золиос болсон хохирогчдод нөхөн сэргээх тусламжийг шууд үзүүлж байна. Ингэж л бид өөрсдийн чадах зүйлээр хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа. Ийм түүх цаашдаж хөврөх болно. Хүн бүр бүх зүйлийг хийж чадахгүй л дээ. Гэхдээ хүн бүр чадах зүйлээ хий гэж уриалмаар байна. Бүгдийн хувь нэмэрт цуглараад өөрчлөлтийг авчрах болно гэдэгт би итгэдэг юм аа. Нельсон Мандела хаад жанжтал түүхийг бүтээдэггүй юм. Харин олон түмэн бүтээдэг гэжээ. Есүс биднийг маш өргөн хүрээнд нөлөөлгөж дуудсан. Ингийн тулд бид хүмүүсээс зугтах биш, харин дунд нь орох хэрэгтэй. Тийм ээ, Есүс биднийг давс гэрэл бай гэсэн. Одоо бол давсаар хоол амталдаг. Харин дээр үед хүнсээ давсаар хадгалдаг байж. Христэд итгэж бид нийгмээ муудаж ялзархаас хамгаалахаар дуудагдсан. Та нар гэрэл мөнгөж Есүс айлдсан. Бид сайн үйлсээр Христэд итгэж хүний ёсоор хийж байгаа бүхнээр энэ дэлхийд гэрэл болдог. Өлсгөлэн, орон гэргүй, ядуу зүдүү, шудраг бус байдлын эсрэг тэмцснээр Мартин Лютер Кинг харанхуйгаа зайлуулж чадахгүй. Гэрлэл харанхуйг зайлуулна. Үзэн ядалтыг арилгахгүй, хайрл үзэн ядалтыг арилгана гэжээ. Бид дэлхийд байхаар дуудагдсан. Ажлын талбарт айл хотол дундаа бусдад сайхан сэтгэлээр өчөөхөн боловч тусыг хүргэж гэрэл давс байх гэж яаж амьдарч байгаа маань маш их зүйлийг өгүүлнэ. Намайг Юго Мони гэдэг. Би регбигийн тамирчнаар Лондон Harlequins баг тоглодог байсан. Бас Британи ба Ирландын Арслангууд багт Английн төлөө тоглож байсан. Одоо бол би тайлбарлагч хийдэг. Регби тоглохоо болоод харин тайлбарлаж ярьдаг болсон нь үнэхээр гайхалтай байгаа. Олны дунд алдартай бол шинэ хүмүүстэй танилцж, шинэ ажилд ороод мэргэжлэн регбигийн тамирчин болсон учраас өөрийгөө сүмд явхад хэтэрхий гоёдно гэж бодсон юм шиг байгаа юм. Итгэл үнэмшлээ чухал тавихаа болсон байсан Бурхныг хүлээлгэн цуулгach чадал хэсэгхэн сонирхоод болчих нь гэтэл өөр бусад юм түүний үргийг надад гүйцэтгэдэг байлаа. Харин регбид орсноос хойш энэ байдал жаахан өөрчлөгдсөн. Хөл олох гэж мөнгө нэж байсан надад Бурхан анхаарлын минь төвцийг болсон юм. Энэ үедээ шүү дээ. Тоглолт эхлэхийн өмнө хүмүүс янз бүрийн л зан үйл хийдэг. Зарим нэхлээд баруун хөлдөө амьсан өмсгч юм уу, хувцсны өрөөнөөс хамгийн сүүлд гарна гэдэл. Харин регбид байхдаа миний хийдэг байсан ганц юм бол талбайд гарахаас өмнө утсаа аваад залбирах байлаа. Энэ мөч ямар ч бэлтгэлээс илүү чухал санагддаг байсан л да. Лондонгийн сомнууд багийн эсрэг нэг том тоглолт болсон юм. Тэдний хүчтэй өрсөлдөгч болохоор бидний хувьд маш том тэмцээн байлаа. Би Harlequins багт авч ирсэн хамгийн дээд оног авсан юм. Одооны орлого бүтэлтэй болоход би цамцаас хөөдөл баярлалаа Есүсээ гэсэн бичгээ харуулсан юм л да. Тэгэд миний өөдөөс хараад сууж байсан хүмүүсээс өөр хинч хараагүй. Багийнхан маанч хараагүй юм. 2 дахь өдөр, 3 дахь өдөр боллоо. Хэвлийн хуудсанд интернетэд зарим зураг тавигтал чимээгүй л байла. Гэтэл тэд "Юуго, эн чинь одоо юу болоод байгаа юм?" гэцгэлээ.
Тэд ерөөсөө ойлгоогүй. Бүр санаа зовж байсан гэж ямар нэг юм тохиолдоогүй. Чамд яхаараа Есүс хэрэгтэй болдго юм бэ? Нөгөө эн чи юу гэж байгаа юм бэ? Ямар нэг гач шашинд орчихсон юм биш үстэ гэх мэт янз янзын юм асуудаг байсан да. Ийм сэдв гарч ирсэнд би харин ч баярлсан. Яагаад гэвэл байна шүү дээ. Тэдэнтэй энэ тухай ярих шалтгаан гарч ирсэн байхгүй юу? Яагаад ингэснэ? Юу гэж бодож байгаагаа итгэл бол миний хувьд шилдэг сайхан мэдээ байсан болохоор бүх дэлхийд мэдүүлмээр санагдаж байлаа. Зүгээр л хүмүүстэй ярих, хаалга балбаж байгаа биш. Зүгээр л хүмүүст өөрийнхөө олж авсан сайн мэдээг дуулгах явдал шүү дээ. Би цуглаандаа явах дуртай, тэр миний төлөө ийм зүйл хийсэн учраас би бурхандаа хайртай. Чи ч бас итгэмээр байна уу гэдэл юу ч байсан шудраг сайхан яриа орных учиртай юм. Хүмүүс чамд итгэж, жинхэнэ гэдгийг мэдэх юм бол тэд ч бас үүнийг авахыг хүсэх нь мэдээж. Би тайлбарлагч хийж байгаа. Регбигийн тухай ярьдаг, тоглолт тайлбарлаж явах үедээ нэг л юм хийх ёстойгоо мэднэ. Өөрөө дурлах ёстой. Ягаад гэвэл би гэртээ байгаа хүмүүст ярьж өгч байгаа шүү дээ. Би өөрөө л дуртай. Сэтгэл хөдлөлтөй байхгүй юм бол гэртээ сууж байгаа хүмүүс тэгнэ гэж үү дээ. Христ итгэлийн хувьд ч гэсэн ижилх юм. Би итгэлийнхээ тухай ярьж байхдаа ямар вэ гэж үү? Тийм ээ, юу л да. Тийм ч муу биш л дээ. Тийм нөгөө юу тэнд очихоор гой цай өгдөг номол нь сайн болдог гэсэн маягтай байвал хэн цуглаанд очих юм бэ? Тийм биз дээ. Харин би өөрөө дуртай, баяртай байх юм бол тэд ч бас дуртай болно. Ойлгохыг хүснэ. Итгэл дэрхийг хүсэх нь дамжиггүй шүү дээ. Тийм ээ. Чин сэтгэлээс л бай. Үннээрээ амсаж туулж байгаа зүйлээ ярь хэнийг ч битгий шүүмжил өөрөө та баяртай, дуртай байгаа юм бол баяртай байгаагаа л харуул. Дэлхийн гэрэл байна гэдэг нь зөвхөн амьдралын хэв маягийг хэлэхгүй. Бидний яриа хэлж байгаа үгч үүнд хамаатай. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран зүтгэгчид маань бидний итгэл үнэмшлийн талаар асуудаг. Хэрвээ итгэлийнхээ тухай ярих боломж олдох юм бол яаж ашиглах вэ? Паул өвч Тесалоникт очоод Христэд зовж дараа нь үхэгсдээс амьлах ёстой байсныг тайлбарлан нотлоход зарим юудэчүүд итгэжээ. Хүмүүсийн асуултад бүгдд нь бид хариулж чадахгүй л дээ. Гэхдээ хариултыг судалж мэдэж зөв тийш нь чиглүүлж өгч чадна. Ятхан тайлбарлах, дарамтлж тулгах хоёр ялгаатай. Дарамт үзүүлбэл хэдэн километр гүйж хүмүүс байдаг л да. Гэвч дарамтлах нь ямагт ятхан тайлбарлахын эсрэг нөлөө үзүүлдэг. Иймээс бид хүмүүсийг ятгадаг гэж Паул хэлсэн байдаг. Яагаад гэвэл энэ бол үнэхээр сайн мэдээ юм. Анхны итгэгчид яагаад итгэсэн шалтгаанаа тайлбарлан хүмүүсийг ятгадаг байжээ. Илч Петр харин найдварын чин талаар асуух хүмүүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай. Гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул гэжээ. Хүмүүст хариу өгөхөд бэлэн байхаас гадна бид хүмүүсийг сонсоход бэлэн байх хэрэгтэй. Тэдний юу туулж байгааг ойлгож, санаа бодлын үнэлэмжийг хүндэтгэхийн тулд бусдад хэлж өгөхийн гол зорилго бол Есүсийн тухай сайн мэдээг тунхаглах юм. Хүмүүст Есүсийн тухай ойлгуулах. Альфа дээр бид үүнийг л хийх гэж хичээдэг. Мэдээж үүнийг хийх таны хэрэгжүүлж чадах хязгааргүй олон арга зам байгаа. Шинэ гэрээнд ч олон янзын арга замыг өгүүлдэг. Үүний нэг нь ирж хар гэж хэлэх явдал юм. Есүс ингэж л хэлсэн. Ирж хар. Тэд ирээд харсан, дараа нь гарч яваад найзуудаа ирж хар гэсэн юм. Чухам ийм л шалтгаанаар та бүхний олонх нь өнөөдөр энд сууж байгаа байхаа. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүн чинь ирж хар гэсэн байх. Бид бүгдээрээ ингэж хэлж чадна шүү дээ. Альберт Макмейкин гэдэг фермер байсан юм. Тэр 24-т гэрийнхээ ойр байх жижиг хотын сүмд очоод Есүст итгэжээ. Сэтгэл нь хөдөлж урман сэргсэн тэр залуу дараагийн цуглаанд өөрийнхөө сонссон сайн мэдээг сонсох гээд ачааны машин дүүрэн найз нараа авчирчээ. Бас нэг фермерийн өсвөр насны хүүг Альберт цуглаанд авч явах гэж их хичээсэн гэдэг. Гэтэл өнөөх нь ерөөсөө сонирхохгүй байлаа. Харин ч өөр охин сольж үерхэд маш завгүй байлаа. Христ итгэлийг тэр огт ойшоогоогүй гэж хэлэхэд буруудахгүй. Альберт Макмейкинийг арга оллоо. Машинаа бариулъя гэж ятгаж байгаад нөгөө залууг цуглаанд авчирч дөнгөжээ. Цуглаан дээр ирээд Альбертийн зочин дотогшоо орохоор шийджээ. Өөрийн мэдлгүй л татагдж байсан гэж тэр өөрөө хэлсэн байдаг. Хэд хэдэн удаа цуглаанд очсныхоо дараа нэгэн орой тэрээр хүмүүсийн өмнө гараад Есүс Христэд амьдралаа өргөн залбирчээ. Энэ бол 1934 он байсан юм. Альбертийн зочин тэр цагаас хойш 210 сая гаруй хүнтэй биечлэн уулзаж Христ итгэлийг тунхагласан хүний түүхэнд болж байгаагүй үзэгдэл юм.
Тэрээр Америкийн 10 ерөнхийлөгчийн анд нөхөр итгэмжид зөвлөх болж дэлхийн хүн амын тэн хагасд нь зурагтаар, радиогоор Есүсийн тухай үгээ хүргэсэн юм. Тэр хүнийг Billy Graham гэдэг. Библиэд хэлэхдээ бүх хүн Билли Грэм шиг байж чадахгүй л дээ. Гэхдээ бид Альберт Макмекин шиг найз нөхдөд Есүс рүү авчирч чадна. Сайн мэдээг түгээх хамгийн хүчтэй нөлөөтэй аргуудын нэг бол өөрийнхөө гэрчлэлийг ярих. Илч Паул энийг л хийсэн байдаг. Тэр өөрийнхөө түүхийг дахин ярьж байсан. Би ийм хүн байсан. Тэгээд Есүстэй уулзсан. Одоо харин би ийм хүн болсон гэж ярьдаг байсан. Төрөлхийн сохор хүнийг Есүс эдгээтэл маш олон хүн фарисеучуд хүртэл түүнийг байцааж, шалгааж, урхинд унгаах гэв. Тэдний асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байсан мөнөөх хүн. Би нэг л юмыг сохор байснаа одоо харж байгаагаа л мэдэж байна гэлээ. Үүнтэй маргаж мэдэх хэцүүлтэй. Христ итгэлийн тунхаглуудын талаар маргаж болох юм. Гэхдээ таны амьдралын түүхийн тухайд маргаж чадахгүй. Шинэ гэрээнд сайн мэдээний тунхаглалыг Бурхны агуу хүчний илрэл дагалдаж явах нь олонтоо байдаг. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнс дор бүрэн баталгаагаар очисон гэж Илч Паул бичжээ. Энэ бол зүгээр үг юм уу? Ухаалаг баримт нотлохоо ярихыг хэлээгүй. Харин ариун сүнсийг амсаж мэдрэх тухай юм. Ариун сүнсний хүчийг анх мэдрэх үед надад яг ийм л байсан. Ром 5:5-д Паулийн бичсэн зүйлийг би мэдэрсэн. Тэрээр учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурхны хайр зүрхэнд манд цотгогдсон байдаг гэжээ. Бид хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж чадахгүй, Бурхан л чадна. Тиймээс хүмүүст итгэлийн тухай ярихдаа залбирх нь амин чухал. Паул Ромынханд бичсэн загталтаа зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ гэжээ. Маш олон хүн Христэд итгэснийхээ дараа тэдний төлөө хэн нэгэн залбирч байсныг олж мэддэг. Гэр бүлийнхэн гишүүн загалмайсан эцэг их найз нөхд нь. Тэгэхээр гэр бүлийнхэн найз нөхөд хамтран зүтгэгчдийнхээ төлөө таны хийж чадах хамгийн агуу зүйл бол залбирх. Дандаа залбирх. Бурхан тэдний амьдралд ажиллаа хийн гэдэгт бид үхэн үхтлээ бат итгэж болно. Аав ээж хоёр маань маш их хэрэлдэг байлаа. Үүнд би маш их эмзэгэлдэг байсан. Би аав ээж хоёрынхаа төлөө залбирсаар л байв. Нэг удаа бүр Бурханаас яагаад ийм их удаад байгаа юм бэ гэж хүртэл асууж байснаа санаж байна. Нэг удаа би ажил дээр залбирлын бүлэгт очтол хамт ажилладаг хүмүүсийн маань нэг нь албан газар дээр айлбаг зохион байгуулах ажилд оролцох хүсэж байна уу гэж асуудаг юм байна. Би айлбад нэг ч сууж үзээгүй шүү дээ гэж бодогдов. Айлбад туслахаар манай бүлгийнхнээс олон хүн ирсний дотор нэг байсан юм. Би ээжигээ ирэхийг гуйсан. Тэгэд ээжийг ирээсэй гэж залбирсан. Ээж минь ирсэн шүү. Ээж минь их өөрчлөгдсөн. Өмнө нь ямар байсныг одоогийнхантай харьцуулах юм бол үндэ маш их ялгаатай. Бид бас манай үеэлийг хүрсэн. Эхлээд тэр татгалцсан. Та нар намайг мэдэндээ би ямар шашны талын юм сонирхох биш гэсэн янзтай байсан. Гэсэн ч ээж бит хоёр түүний төлөө хамтдаа залбирсан. Харин дараа 7 хоногт нь тэр ягаад ч юм ирэхээр болоход ээж бит хоёр бөөн баяр болсон. Тэр оройны хичээл дээр мань хүн Есүсийг хүлээж авсан. Тийм ээ, тэр эхэндээ дурамчхан байсан чинь одоо бүр салхаа байсан. Дандаа л ирчихсэн байж гэн, тийм ээ. Үнэхээр гайхалтай явдал шүү. Тийм ээ. Бас миний загалмайсан эцгийг би дурсан. Тэгээд тэр Христийг аврагчаа хэмээн дуртаяа хүлээж авсан шүү. Бас тэр жил айлбагийн хичээлд аавыг урьсан ч аав маань татгалцсан. Дараа нь дахиад айлбагийн төгсөгчдийн уулзалтанд түүнийг өрөв. Би урд гарч юм ярих болохоор та зүгээр ирээд намайг харахгүй юм уу гэхэд аав. За яах вэ? Тэгвэл аав нь очие гэсэн. Тэнтгийн бүх зүйл аав таалагдсан. Уур амьсгал нь бас хинч өөрийг нь ямар нэг зүйлд хүчлэхгүй байгаа нь таатай байх шиг байсан шүү. Үүнээс хойш дараагийн айлбагийн цуврал уулзалтанд аав хамрагддаг болов. Энэ бол аавын маань хувьд маш гайхалтай үйл явдал байсан. Тэгээд аав айлбад зогсолтгүй явдаг. Бусдад сайн мэдээ идэвхтэй түгээдэг хүн болсон шүү дээ. Эхлээд туслагчаар явж байгаад сүүлээс нь бүлэг удирдах эхэлсэн. Одоо бол айлбагийн 2 бүлэг удирдаад байна. Ээжтэй хамт өөр нэг сүм дээр айлбаг бас зохион байгуулсан. Христийг хүлээж авсан миний мэдэрч байсан. Миний хийж байсан хамгийн сайн сайхан зүйл гэж би боддог. Гэхдээ өөр хүн надад хэлж өгөөгүй бол би энэ талаар хизээч мэдчих чадахгүй байсан байх. Ийм учраас бусдад хэлж өгнө гэдэг маш чухал. Яагаад гэвэл тэдэнд сонголтоо хийх боломж олдон шүү дээ.
Манай гэр бүлийнхэн хамаатнууд хэрхэн өөрчлөгдсөнийг би хизээч мартахгүй. Энэ өөрчлөлтийг харах бүртээ би бусад хүмүүст хилээд л бай гэж өөртөө сануулдаг да. Бид бусад хүмүүсийн төлөө өөрсдийнхөө төлөөч залбирах хэрэгтэй. Хүмүүс таныг эсэргүүцэж магадгүй. Гэхдээ л өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон итгэгч анхны итгэгчдийн нүүр тулж байсан шиг бодит залхаан цээрлүүлэлт хавчлага танд тулгархгүй л болов. Гэхдээ хүмүүс өөрийг чинь шоолж, доромжлох байх. Анхны итгэгчид бодит аюул занал хавчлагтай нүүр тулахта хатам зориггүй залбирч байсан. Би ч бас таныг бүү шантар гэж хэлэх байна. Есүсийн тухай мэдээ маш чухал юм шүү. Хүмүүст яриад л яваад байв. Дэлхийн 2 дугаар дайны үед нэг хүн шархтаад нуувчин дотор хэвтэж байжээ. Гэтэл нэг найз нь хурцрээд би чиний төлөө юу хийж өгөх вэ гэж. Нөгөө хүн чиний хийж өгч чадах юм алгадаа. Би үхэж байна гэсэн гэдэг. Гэтэл найз нь за тэгвэл Англид буцаж очиход минь хин нэгэн хүндэд дамжуулж хэлүүлэх зүйл байна уу гэлээ. Тийм ээ, энэ хаягаар очиод ингээд дамжуулаарай гэж нөгөө хүн хэлжээм. Хүүхэд байхад минь түүний заасан юм үхлээ хүлээж байгаа мөчөд надад тун их тус болж байна гэрээ. Найз нь Англид буцаж ирээд нөгөө хүн рүү очижээм. Тэгээд цэрэг эрийг баг байхад нь тэр хүний зааж өгсөн зүйл үхэх үед нь тус болсон гэдгийг дуулгажээ. Бурхан минь уучлаач. Би нэм гарагт хүүхд хичээл заахаа хэдэн жилийн өмнө болчихсон. Миний хийж байгаа зүйл ямар ч үр дүнгүй юм байна гэж бодоод тэргэж нөгөө хүн уулга алджээ. Сайн мэдээнд Бурханы хүч агуулгадж байдаг учраас хүмүүст Есүсийн тухай ярихад заавал үр дүн гардаг юм аа. Заримдаа урамч нь хугарч магадгүй. Заримдаа миний урамч хугарч байсан. Хүмүүс огт ойшихгүй байгаа юм шиг санагддаг. Гэвч тэр хүний амьдралд юу тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ. Есүсийг та өөрөө амсаж мэдэрсэн бол хүмүүс түүнийг хилээд л бай. Ингэвээс бусад хүмүүс ч гэсэн итгэлийг олж нээхийг харах онцгой завшаан танд олдно. Есүс Христтэй уулзахаас өөр хүний амьдралд агуу өөрчлөлт авчирдаг үйл явдал гэж ерөөсөө байдаггүй билээ.